Сайн бацгаана уу? Go мэдээний агийн хамтлагаас сар бүрийн төгсгөлд та бүхэнд хүргэдэг эдийн засгийн тоймыг хүргэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнгөрсөн 3 дугаар сард манай улсын эдийн засгийн салбарт болж өрнөсөн үйл явдлуудаас бид юуны өмнө Япон улсаас авахаар болсон 850 сая долларын зээлийг онцолж байна. За энэ зээлийг бол манай улсад энэ оны сүүлээр шилжүүлэг өгнө гэдгээ тус улсын эрх баригчид мэдэгдээд байгаа. Ингээд зээлийн нөхцөлийг танилцуулъя. За нийт зээлийн хугацаа бол 20 жил байх нь байна. Хүүн бол нэгээс доогуур байна гэдг нь одоогоор бол бидэнд ирсэн мэдээлэлээр тодорхой болоод байгаа юм а. За зээлийн зарцуулалт бол төсвийн алдагдлыг нөхөхөд гол зорилго нь оршиж байгаа гэдгийг бол сангийн яамны зүгээс мэдэгдээд байгаа юм. За гэхдээ тус улсаас Монгол улсад суугаа бүр эрт элчин сайд Масато Такаока бол одоохондоо зээлийн зарцуулалтын талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Талууд хилцээ хийж байна гэдэг мэдээллийг хэвлэхэд өгöd байна. Тэгэхээр 850 сая доллар гэдэг бол мэдээж бага мөнгө биш. Тэгэхээр энэ зээлийг авахар болсноороо бол мэдээж хэрэг манай улсын гадаад их усүрийн засгийн газрын зээлийн хэмжээ тэр хэрээр нэмэгдэн гэдг нь тодорхой болж байгаа юм. Тэгэхээр 850 сая долларыг бид одоо засгийн газрын сүүлийн хугацаанд буюу 2017 он гарснаас хойш одоо авсан зээлүүдтэй харьцуулсан хүснэгтийг одоо та бүхэнд хүргэх гэж байна. За Японы засгийн газраас авж байгаа зээлийн хэмжээ бол 850 сая доллар байгаа бол одоо хамгийн сүүлд буюу 2 дугаар сард мэдэгдсэнчлэн олон улсын валютын сангаас бид 440 сая долларын зээлийг мөн авахар болоод байгаа. Мөн он гараад дөнгөж одоо 2017 он гарахад бол засгийн газар хуралтай бондыг бол гадны буюу хөрөнгөний зах зээлээс босгосон байгаа. За нийтдээ 600 сая долларыг босгосон. Тэгэхээр энэхүү гадаад их усүрээс босгосон 3 зээлийн нийт хэмжээ бол одоогийн байдлаар 1 тэрбум 890 сая долларт хүрээд байгаа юм байна. За зээлийн хөгжлөн авах хугацааг мөн харуулж байна. За Японы засгийн газрын зээлийг бол ямар ч байсан 2017 онд багтаан авна гэдэг мэдээлэл бидэнд байгаа. За гэхдээ энэ 850 сая долларыг одоо хэд хувааж олохын хагасчлалыг удаа олох уу гэх мэт одоо мэдээж дэлгэрэнгүй мэдээллүүд нь одоохондоо алга байна. Олон улсын валютын сангийн зээлийг бол бид 3 жилийн хугацаанд хэсэгчилж авахаар байгаа. За хуралтай бондыг бол засгийн газар олон улсын хөрөнгөний зах зээлээс бол нэг удаа босгосон. За эргэн төлөгдөх хугацаануудыг дараагийн баганд харуулж байна. Японы засгийн газар дээр бол тодорхойгүй байгаа. Олон улсын валютын сангийн зээлийг бол бид 4-өөс 10 жилийн хугацаанд төлнө. За ямар хугацаанд одоо эргэн төлөх нь цэвэр манай улсын одоо гадаад валютын нөөц боломж болон эдийн засгийн чадамжаас хамаарна гэдгийг бид өмнөх таймдаа онцолж байсан юм. За тэгвэл хуралтай бондын эргэн төлөгдөх хугацаанд 7 жил байх нь. За зээлийн хүүг нь харах юм бол энэ гадаад их усүр бүхий 3 зээлийн хувьд бол хамгийн өндөр хүүтэй нь хуралтай бонд байгааг та бүхэн харж байна 8.5%. Харин Японы засгийн газраас авч байгаа зээлийн хувьд онцлогчтой нь бол хүүн харьцангуй бага байна. Ойролцоогоор 1% байна гэдгийг мэдэгдээд байгаа юм. За зээлийн зарцуулалтын хувьд бол би түрүү онцлсон Японы засгийн газрын энэхүү 850 сая долларыг бол одоо яг чухам ямар төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах вэ? Төсвийн алдагдлыг нөхөд 100% зарцуулах вэ? Эсвэл 2018 оны 1-р сард төлөх чөнгөс бондын эхний хэсгийн өөр төлбөрт бас зарцуулагдах уу гэх мэт олон асуултууд байгаа. За эдгээр асуултууд одоо явцын донд тодорхой болох байхаа гэж найдаж байгаа юм аа. За одоо харин та бүхэнд засгийн газар одоо хэлэлцээгээ эхлүүлээд байгаа ойрын хугацаанд мөн л гадаад их усүрээс авахар зэхэж байгаа зээлүүдийн мэдээллийг харуулж байна. За Оросын холбооны улсаас бол 1.5 тэрбум долларын зээл авах ерөнхий хэлэлцээрд бол хүрсэн гэдгээ гадаад харилцааны сайд мөнх өргөл өнгөрсөн сард мэдэгдсэн. За бүгд найрамдах Турк улсаас 300 сая долларын зээл авах хүсэлтэй бол манай улс одоо эртнээс буюу 2-3 жилийн өмнөөс тавьсаар ирсэн. За өнгөрсөн ням гарагт тус улсад бүх нийтийн санал асуулга явуулж одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм а гэдэг шийдэлд хүрлээ. За тус улсын эрх баригчид бол энэхүү бүх нийтийн санал асуулгын хариуны дараа манай улсад одоо энэ 300 сая доллартай холбоотой зээлийн эцсийн шийдийг өгнө гэдэг хариултыг өгсөн байсан учраас ямар ч байсан ойрын хугацаанд энэ 300 сая доллар бол Монгол улсад шилжих бол ер нь эхний алхам нь бас хийгдсэн гэж ойлгож болохоор байгаа юм. Дэлхийн банк мөн олон улсын валютын сантаа Монгол улс хамтран ажиллах болсонтой одоо холбогдуулаад тодорхой хэмжээний зээл олгоно гэдгийг мэдэгдээд байгаа. Гэхдээ хэмжээ нь тодорхойгүй байна. Азийн хөгжлийн банкнаас 900 сая доллар, гэхдээ тус банк бол бас яг энэхүү зээлийн хэлцээрээ албан ёсоор зарлаагүй байна. 5 дугаар сард хэвлэн бахурал хийж энэхүү мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдэг хүлээлт бидэнд байгаа юм. За бүгд найрамдах Солонгос улсаас бол 500 сая долларыг авчихсан гэдгээ сангийн сайд мэдгдсэн байгаа. Гэхдээ энэхүү
зээлийн нөхцөлийг мөн хоёр тал хэлэлцэж байна. Хугацаа, хүү, зарцуулалт, за үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа гэх мэт бол зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд хараахан ирээгүй байна. Польш, Австри улсаас тус бүр 50 сая $50 хилцээг зээлийг авахар мөн гадаад хэргийн яам болоод сангийн амны холбогдох албан тушаалтнууд хилцээгээ үргэлжлүүлж байгаа юм байна. Ингээд нэгтгэд харах юм бол 3 тэрбум 600 сая $50 зээл мөн гадаад их усрөөс ойрын хугацаанд манай улсад орж ирэхээр байна. Тэгэхээр энэ 3 тэрбум 600 сая $50 гэдэг дүнг яаж гаргасан бэ гэхээр бол өмнө нь авчихсан байгаа 1 тэрбум 890 сая $90 мэдээлэл бид та бүхэнд хамгийн ихнийг үснэгтэр хүргэсэн байгаа. За олон улсын валютын сантай тохиролцсны дагуу засгийн газар нийтдээ 5.5 тэрбум $50 санхүүжилтийг босгох үүргийг хүлээгээд байгаа юм а. Тэгэхээр энэ үүргийн дагуу эдгээр гэрээ хэлцээрүүдийг хийж эхлэв байна. За өнгөрсөн 3 дугаар сард болсон онцлог үйл явдал нь бол Mongolia Gold 2017 буюу Монгол алт 2017 хэмээх хөрөнгө оруулалтын чуулга уулзалт байлаа. Чингис Тошид буудалд бүтэн 1 өдрийн турш энэ алтын салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгжүүд болон улсын байгууллагын хуралдсан байгаа. За ашигт малтамлын газар болон уулуурхай яам зэрэг төрийн байгууллагуудад бол манай улсад нийтдээ ямар хэмжээний алтны нөөц байгаа юм, хичнээн нь шороо орд бай, хичнээн нь үндсэн ордод харьяалагдаж байна. За мөн Монгол банкнаас бол алтны борлуулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хэрхэн өссөн гэх мэт татварын дарамт аж ахуйн нэгжүүд дээр ямар байгаа вэ гэх мэт санхүүтэй холбоотой мэдээллүүдийг нөгсөн байгаа. За бид ийм учраас энэ сарынхаа эдийн засгийн тойронд бол энэ алтны хөрөнгө оруулалтын чуулганаар хилэлцсэн мэдээллүүдийг та бүхэнд багцлан хүргэхээр бэлдээд байгаа юм а. Тэгэхээр энэ газрын зураг дээр бол манай улсад байгаа одоогийн байдлаар илрүүлээд баталгаажуулаад байгаа алтны томоохон ордуудыг харуулж байна. За эдгээрээс дурдах юм бол баруун аймагуудад жишээлбэл Цагаан толгойн алтны орд байна, Баян айраг, за Хатвч, Алтан нар гэх мэт нийтдээ энд бол нэг 10-аад томоохон алтны ордыг газрын зураг дээр хараасан байна. Одоо та бүхэнд хүргэж байгаа энэ график дээр бол 1990 оноос хойш Монгол улс нийтдээ хичнээн хэмжээний алт олборлчих вэ гэдгийг бол багнаар харуулсан байгаа. Тэгэхээр энэхүү цэнхэр багна нь бол нийтдээ олборлсон алтыг харуулж байгаа юм. За харин энэхүү улаан зураас нь алтны үнийг харуулж байна. За эндээс нэг хачирхалтай дүр зураг харагдана. За 2008 оноос эхлээд дэлхийн зах зээл дээр алтны үн бол харьцангуй огцом өссөн байхад манай улсад алтны олборлолт харин ч эсрэгээр буурсан ийм дүр төрх байдаг. За үүний шалтгааныг бол мэдээж гинтийн ашигын 68% гэх мэт татварын өндөр дарамттай холбон үздэг байгаа. За харин сүүлийн жилүүдэд буюу 2013 оноос хойш бол алт олборлолт ингээд тогтмол нэмэгдэж ирснийг эндээс харж болно. За Монгол банк болон уулуурхай хүнд үйлдвэрийн яам бол алтны олборлолтыг 2020 он хүртэл бол ер нь тогтмол өсгөн гэдгийг алт хоёр хөтөлбөрийн хүрээнд зарлаад байгаа юм а. Монгол банкнаас бол алт олборлдог аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт ямар байна вэ гэдгийг судалгааг явуулсан байгаа. За тэрхүү судалгааныхаа тайлан дээр тулгуурлаад энэ графикийг бэлдсэн байна. За энэхүү дээш доошоо унсан улаан зураас нь бол аж ахуйн нэгжүүд дээр ногдож байгаа татварын дарамтыг харуулна. За энэ бол мэдээж эрэг нэг гинтийн биений төрөнд дурдсан гинтийн ашигын 68% татварын хуулийг улсын хурлаас баталснаар бол татварын дарамт ингэж огцом нэмэгдсэнийг харуулж байгаа. За энэ хуулийг цуцалсан мөн бидний ярьдаг урт нэртэй хууль гэж ярьдаг байгаль орчныг хамгаалах зорилгоор батлагдсан хууль ч гэсэн энэ алт олборлолтод бол буурахт нь томоохон үүрэг үзүүлсэн байгаа. За харин 2011 оноос хойш бол татварын дарамт буурсан гэдэг дүгнэлтийг Монгол банкнаас хийж байгаа. За 13 оноос дахин буурсан. За 14 оноос эхлээд бол энэ татварын дарамт харьцангуй тогтвортой буюу татвар бага байгаа учраас алт олборлолт нэмэгдэх нэг үнцэг хүчин зүйл болно гэж тооцож байна. Тэгэхээр эрх баригчид алт хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэн алт олборлагчдад хөнгөлөлттэй зээл олгох татварын таатай орчин бүрдүүлэх замаар алтны олборлолтыг нэмэгдүүлнэ гэдгээ зарлаад байна. За ирэх 4 жилийн зорилтыг харах юм бол 2016 онд буюу өнгөрсөн онд нийтдээ 18.4 тонн алтыг Монгол банкнд тушаасан байна. За алтны хэмжээг энд мөн л хүүхэнгийн багнаар тэмдэглэн харуулсан байгаа. За энэ хэмжээ өссөөр 2020 он гэхэд нэг жилд 25 тонн алтыг Монгол банк бол алт олборлагч аж ахуйн нэгжүүд болон иргэдээс хүлээн авна гэдэг тооцоог хийгээд байгаа юм а. За энэ бол бидний дотооддоо хийж байгаа тооцоолол гэвч дэлхийн зах зээл дээр алтны үн ямар байх вэ гэдгээс маш их зүйл шалтгаална. За татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл гэх мэт эдгээр дотоод таарах хэмжээнд дэлхийн зах зээл дээр алтны үн хэрвээ буурах юм бол төдийлөн үр дүнд
хүрэхгүй. За тэгвэл ашигт малтмлын газраас 2020 он хүртэлх алтны үнийн таамгийг мөн боловсруулсан байна. За тэд бол алтны үн харьцангуй тогтвортой байна гэж үзэж байгаа юм. За энд улаанаар харуулсан зураас бол алтны үнийг илтгэлж байна. За 2017 онд бол 1 унц алтны үн 1150 $. Байна гэж үзэж байгаа бол 1138, 1126 гэх мэтээр маш аажим бууралт байна гэдэг таамгийг хийгээд байна. 3 дугаар сарын эдийн засгийн тоймдоо бид 2 онцлог үйл явдлыг та бүхэнд эргэн сануулгыг хичээлээ. За эхнийх нь бол Япон улсаас авахар болсон $850 сая зээлэм. За энэ зээлийн нөхцөл болон за өнгөрсөн хугацаанд гадаад зах зээлээс босгосон зээлүүд болон ойрын хугацаанд авахар зэхэж байгаа зээлүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэсэн юм а. Мөн алт хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулаад өнгөрсөн хугацаанд бид ямар хэмжээний алт олборлож Монгол банкнд тушаагаад байгаа юм. За 2020 он хүртэл алтны үн ямар байх юм? Мөн Монгол улсад нийтдээ хичнээн хэмжээний томоохон алтны ордод байгааг та бүхэн дэлгэрэнгүйгээр нь харууллаа.